Hi guys. За ингээд дараагийн хэсгээ хүлээн авч үзсэн үү? Таалагдвал лайк сабаа бити мартаарай. Баярлалаа. Get ready for it. Get ready for 領 it. 域展開 Yeah, this is it. 8-4-өөр сэрийн хожигдож байлаа. Самбраас метобе авах гэсэн чаддаггүй. Товгийнхт бөмбөгөө авч урагшин нүдний шист рүү дамжуулдаг. Нүдний шистийг зогсоохоор Изуки ирдэгч нүдний шист агаар дээрээ хураад шидэн оруулдаг. Тэгээд нүдний шист бид аав минэтэй харьцуулбал мууч хизээ та нарыг бол бавнаа л гэж тэгсэн энэ товгийн өмнөх тоглолтуудыг хартас дандаа 100 оноод авсан байжээ. Сейхогоос язгаатай довтолгооны баг юм байна. Энэ нөхөр уучлаарай гэж шитгэхэд хөөгач дарах гэж чаддаггүй. Тэгээд бөмбөгч шийдэнд ойгоод унтал доороос нь чихээд оруулнаа. Өвгийн хамгаас довтолгоо гээд бүгд л нэгэн эсрэг нэг тоглодог. Өөрөө бөмбөг авч өөрөө оруулдаг. Хувийн чадвар сайтай тоглогчд байжээ. Нүдний шилтч манай баг орон даяар цугсарч ирсэн тамирчид. Сүүлийн хэдэн жил бүх зүйлийг туршиж үзсэн ч багаараа гэхээс илүүтэй хувийн тоглолтод бидэнд илүү тохирч байсан л гэдэг. Харин Изуки бөмбөгөө аван бид бол танайхаас өөр багаараа тоглодог гээд Кагами ирж хаан тавин Изукиг суларнаа. Изуки нэг шидэх гэж байгаа болж хуураад Метобе руу дамжуулна. Метобе Хьюга руу дамжуулдаг. Хьюга шууд шидэн оруулнаа. Товгийн шууд нүдний шист рүү бөмбөгөө гаргахад нүдний шист шууд л урагшин дамжуулдаг. Тэгээ гүйж байхдаа хувийн тоглолт багийн тоглолт азин изүү босхыг харъя гэтэл Изуки багаараа тоглолдог ч хизээ марцгаад байдаг нэг хүн бий гэхэд урагшин дамжуулсан пас руу Куроко бас гүйжэдээ. Тэгээ Куроко авах гээд үсэрсэн чи амар намхан үсэрч идэв. Тэгсэн Кагами ид үгүй юм а битгий хийгээд бай гэд үсрээд авнаа. Тэгсэн нүдний шист яг л сонсны дагав байна шүү л гэж бодно. Гэсээ тоглолтыг нь үзэх гээд хоцроод иртэл Мидорима нүдний шист зүжигс үзэж байдیں۔ Мидорима ч гэсээд аав минь байхгүй ч дөнгөн данган л байна гэдэг гэсээ. Тэр хоёр байгаа юм чинь гайгүй гэтэл Мидорима марцгаа юу тоо үед момоо юу байгаа ш. Энгийн нэг менежер биш. Куроко сайн гээд албаар хожигдох хүн зав биш гин. Тэгсэн чинь тоогийн дасгалжуулагч нь аль хэдийн өгчгсөн мэдтэй гэхэд момоо ид. Тиймээ бүгд мэдж байгаа л гин. За тэгээд Изукич бөмбөгийг нь тасаж Кагами тайд. Кагами ч аваад 3 шиднэ. Жижихэд араас нь гүйтэл момоо тэгнэ гэж бодсон юм а гээд тоогийн хамгаалагч ирж зогсоодог. Бөмбөгч ойж тоогийн хавнаа. Момогийн мэдээ цуглуулах мэрэгжлэн бөгөөд бүгдийг нь мэдэж байлаа. Метобе дээр бөмбөг ирж хэрэг өрсөлдөгч нь өөрөөс нь өндөр байвал далалж шийднэгээд туугийнх тасалсан. Манайд ямар нэг юм хийхгүй юм гэдэг Рико мэдээлэл цуглуулсан ч тэр бол өмнөх мэдээлэл хүмүүс өсөж дэмждэг юм гэж хариулдаг. Тэгээд Хьюга дээрт бөмбөг ирлээ. Хьюга тэрвэр шидэгч бөгөөд Шутакудаа тоглосноос хойш бөмбөг залалтаа сайжруулжээ. Тэгээд Хьюгач залах гэсэн чинь момоо тэгэнч гэж бодсон юм а гээд Хьюгагч зогсоод. Изукич анх удаага штэ тийм мэдээлэл байхгүй штэ гэхэд момогийн цугларсан мэдээлэл дүн шинжилгээхийн хэрхэн өсөн дэмжих боломжтойг нь хүртэл мэддэг гин. Өндөржин сайн муу тал зан чанар зуршил гээд бүх мэдээллийг цуглуулсан дүн шинжилгээ гэдэг бөгөөд хамгийн сүүлийн хэсэг нь эмэгтэй хүний зүүн цогон байдаг гин. Хьюгач Изуки руу буцаатал момоо Изукийн орон зайг мэдрэх бүрэгдийн нүдтэй тэгээ хитийг ашиглавал яахаа мэдгээ болчихдог гин. Тэгээд автоцгооны 4 секунд үлдвэ. Гэсэн Изуки Хьюга руу дамжуулж Хьюгач зазааж явхад эмэгтэй хүний зүүн байсан ч дараа нь юу ирэхийг мэдэхгүй гэхдээ зэрэгцэн Куроко ирж хаан тавив. Хьюгач явж байгаа доошин Кагами руу дамжуулж Кагамич тохож оруулнаа. Ингээд ихний үе Тов 25, Сэрэн 21-ээр дуслаа. Момойж 2 дугаар үеэс тэр хоёр голдуу тоглох байхад гин. Харин Рико дээд ангийнхныг бол бүгдийг нь судалчихсан. Харин та хоёрын мэдээс хангалттай байхгүйгээд тоглолт эхэлсэн. За тэгээ Изукич Куроко руу дамжуултал нүдний шист яг л хийснийхэн дагуу байна шүү л гэж бодно. Курокоч бөмбөгийг зөвхөн Кагами руу нэгээр дамжуулсаа. Тэгсэн Товгийн хоёр ч хамгаалагч Кагамиг дарах гэж хүсэрлээ. Тэгсэн тэр хоёр төрүүлээ доошилж байдیں۔ Кагамич тохож оруулна. За тэгээ Кагами буухад хөлн өвдөж таарнаа. Кагамич өвдөхгүй байгаа юм шиг хичээж байв. Тэгсэн Рико шууд л анзааран Кагамиг Коганегээр солив. Тэгээ Кагамид өвдөж байгаа эцтэй гэхэд Кагами үгүй л гэж гүрээдэг. Рико чамаа гарахгүй гэж хэлэхгүй зүгээрээс хөлөөгчийн боо гинэ. Дараа нь Хьюгач шидэж алдах самбраас Товгийн хавч сөрөг довтолсноо. Изукич Кагами байхгүй доороо идэж уулах Джеймс гэж бодно. Онооч 38-29 гээд холдож эхэллээ. Рико чөлөөг нь болж дуусаа Кагами гарах гэтэд Рико уучлаарай үнэндээ чамаа гаргамааргүй байгаа чамгүйгээр яж чадахгүй. Би та нарын бүтэн потенциалыг гаргаж чадаагүй учраас гимчихсэн байгаа чамд найдаад байж байдаг. Өөртөө уур хүрчээн л гэдэг. Тэгсэн Кагами юу яриад байгаа? Мэдээлэл цуглуулж зөвлөгөө өгч массаж боолтгээ бүгдийг хийж байна шүү дээ. Харин ч хэтэрхий их юм хийж байна л гэдэг.
Тэгээд Кагами орох гэсэн чинь Аомине хүрээд ирнэ. За ингээд гайхамшигын бүрдлийн Эйс Аомине Дайки тоглолтод орохоор бодсон. Товгийнхт бөмбөгөө гаргаж хоорондоо дамжуулсаар ирсэ. Тэгсэн Аомине нэг талд нь нөгөө дөрөв нөгөө талд нь гарчээ. Ингүүс Аомине чөлөөтөө хөдлөх ба шуудас хоёр багийн Эйс нэг эсрэг нэг үтгэхээр боллоо. Тэгээд гэж Кагами зогсов. Фэрингийнх сөрөг довтосгоо Тоугийн хидэж айс эдийн буцаад иржээ. Тэгээд Изуки хажууд тийш хаж Курокош нөгөө дамжуулалтаа гэж Кагами авсан. Кагами авчгаа шуудас тоох гэсэн Аомине ирж босох гэсэн. Ингээд хоёрдугаар үе дуслаа. Тоугийн хувцас хөрөнд уучаст гуугаад байдаг нөхөр лимо авчирчээ. Нүдний шист бас идэ битгий бүгдийг нэчих гэсэн цаанаас нь момой би бас хийж ирсэн гэдэг. Тэгээд харсан чинь Нүдний шилт шуудад дахиад байхгүй юу гэхэд байхгүй л гэж. Тэгсэн нөгөөдөө Рико бас хийгээд иржээ. Тэгсэн Гюга шууд хэрчээчтэй хэрч гин. Тэгсэн Рико сайдар угаачсан болохоор харилцтай цуг идчихээ гин. Тэгсэн Митобе бас хийж ирсэн бай. Митобегийнх Тэгсэн Куроко идэхгүй баярлаад Рико эхний хагас тэр чигтэн тоглолцсон болохоор төр суулган шүү гэтэл Куроко хоёр дахь хагаст бас тэр чигтэн гаргаач гин. За харин нөгөөдөө Тоугийн дасгалжуулагч одоо яах хийхээ яриа гэдэг Аомине би хазаастай хийж ийнгээд гараа явдаг. Араас нь момойч гараад явнаа. Тэгсэн нөгөө нөхөр дасгалжуулагч арай их зантай байна шүү дээ гэтэл нүдний шилд хин тамаатын их цантай одод зөндөөл биш шүү дээ. Яг муугаар хэлбэл их цантай бүдүүлэг сайнаар бүдийг хүртэл ялж ирсэн итгэл найдвар. Тэр оноо авчил үйл надад тэрний зан чанар нь ямар ч хамаа алгах юм. Харин нөгөө уучлалтгүйдэг нөхөр чинь энэ баг амиа хичээсэн тасархай бутархайч язагдах мэдрэмж огт төрдөггүй л гэж бодноо. Момойч Аоминед хоцорсон чи итгэж чадахгүй нэ гэдэг Аомине би тэднийг дутуу үнэлж арай эрт ирдэг байж гэн. За харин Фэрингийнх Куроко гарах уу яах уу гэж шийдэж чаддаггүй. Тэгсэн Кагами шуудад Курокогийн амруун лимон чихэд наадхаа идээ сууж бай. Сагсыг ганцаараа тоглолтгүй гэж хэлсэн бидтэйс гэдэг. Рикоч багийнхаа эйсийн урам зориг найдыгээд Куроког төр суулгахаар болдог. Курокогийн оронд Лучидо орох ба энэ хоёр доороо Хьюга Изуки хоёр уучлалт гуйдаг нөхөр энэ шилт хоёрыг авдгаараа авч Аомине Кагами авахар болноо. Тэгээ явж явахад Куроко Кагамид би гарснаас хойш Аоминетэй уулзаагүй гэсэн Мидорима шиг сайжирсан байх болгоомжтой байгаарай гинэ. Аоминеч бие бүрэн хазаагаад ороод ирсэ. Ингээд 3 дугаар үе хэлсэн. За Тоугийнх дамжуулж байгаа сүлд нь Аоминед үзв. Аоминеч Кагамиг хурж гараа явах манай хоёр ч хамгаалах гээд ирлээ. Тэгсэн Аомине гүйж байгаа гинэт зогсож унаж идэх гэдэг. Мидорима бүдэлгөөнийг дан ганц хурдаар хэмжидэггүй. Тэгээс Макс руу хурдалж Максаас тэг рүү удаашрах авхаарч самбаа гэж тайлбарладаг. Аоминен гайхамшигын бүрдэл дотроо номер 1 л гинэ. Аомине читгэд Кагами дарах гээд арай хоцорчихдаг. Тооны харьцаач 50-39 бодсоо. Хьюга шууд урагшин Кагами руу хаясаа. Кагамиж бөмбөгийг аван тох гэдэг Аомине блок хийж зогсооноо. Аоминеч тэм амархаа оруулахгүй шүү гэж хэрчгээ дотроо сая чөлөөж хидэлсийн шугамнаас үсэрчгээ тохорно гэж бодоогүй байлгүй дээ гэж бодно. Аоминеч бөмбөгтэй байх ба Кагами хэмнэл болон хурданд нь дасаж ихэрж байна. Энэ удаа зогсооно гэж бодноо. アメリカでずっと見てきた。 Гээд бүр хойноос оруулт юм да. За үүний дараа Аомине бас бөмбөгтэй байх ба. гэж оруулснаа. Мидорима сагсан бөмбөг суур хөдөлгөөнүүд нь түүхийн турш улам боловсронгүй болж ирсэн ба тиймдээч зарим нэг хөдөлгөөн нь хязгаарлагдмал урьдчилан таах боломжтой болсон. Үүний үр дүнд нь хамгаалалт болсон довтолгооны стратегийн тулаан болдог гэж тайлбарладаг. Аомине хар багаасаа томчуудтай чамаагс тоглож иржээ. Тэрээр юунд ч баригддаггүй чөлөөтэй тоглодог бөгөөд
Тиймдээ ч хамгаалах боломжгүй онооны машин. Энэс гайхамшигын бүрдлийн Ace Aomine Daiki гэдэг нь байжээ. Aomine бөмбөгтэй явж байгаа Hyuga Koren шидэх гээд үсрэхэд Kagami ч бас үсрэв. Тэгсэн Aomine бараг хоошоо хөвдөж байгаа шидэд оруулсдیں۔ Дараа нь сэрэнч довцох ба Hyuga Kagami руу дамжуулсан. Kagami дээр ч Aomine рүү. Тэгсэн Kagami хурдаар ясахгүй бол өндрөөрөө яасна гэж шидэгсэн Aomine удаан босгоор ч бөмбөгийг чин авсаа гэд бузаачдаг. Бөмбөг зарж байгаа Aomine Kagami-гаас хурдан байдгийг Aomine шидэх гээд үсрэхэд Kagami араас нь дарах гээд үсэрлээ. Тэгсэн гээд бүр алдаатай оруулснаа. Aomine шуудад намайг яд чадах хүн бол зөвхөн би. Kuroko гараад ир дуусгацгаа айс гэдэг. Riko ч Kuroko гарахаар уж Kuroko орж ирлээ. Повгийнх товтолж байгаа доноогоо ч авлаа. Тэгсэн Kuroko нөгөө дамжуулалтаа хийдیں۔ Kagami шууд бөмбөгийг нь авч товтолцоо. Тэгсэн Aomine гүйцээд ирээ. Тэгсэн Kagami гүйцэж ирэхийг мэдээд хоош нь Hyuga руу дамжуулсан. Hyuga чидэж оруулснаар 50-42 болов. Товгийнх товтолж байгаад нүдний шилт рүү хаяхад Kuroko бөмбөгийг нь тасаж Izuki рүү дамжуулдаг. Izuki ч гол оруулснаа. Aomine Kuroko чи огт өөрчлөгдөг байна. Бүр урам уурчихсан. Намайг ялна гэж бодоо юу гэхэд Kuroko ялнаа. Энэ миний сагсан бөмбөгс гинэ. За тэгээд Izuki бөмбөгтэй явж байгаа Kuroko руу хайдаг. Kuroko шуудад Ignite Pass! Aomine зогсоосноо. Чиний дамжуулалтыг хэн хамгийн их авлаа гэж хэлээд гурвыг дараалж хуураад ганцаархнаа ороод оноогоо авнаа. Оруулцгаад Aomine өөрчлөгдөөгүй байна гэдэг нь чи огт сайжраагүй байна гэсэн үг. Акашигийн зөв бич чиний сакс ялахгүй зэгнэ. Дөрөвдүгээр үе ихэсгэд 82-51 байлаа. Kuroko-гийн дамжуултыг Aomine тасалж довтолж байгаад иргэнгээ шидэж оруулж моруулцаа. Тэгсэн Kagami яв гэсэн чинь гинэд сонирн болоод Riko ч хөлн үү. Ийм хурдан муудах ёсгүйдээ гэсний нэг юм анзаардаг. Тэгээ шуудад Kagami-г суулгадаг. Тэгсэн Kagami бэрчгсэн байгаа хүлэн ашиглахгүй байснаас болж нөгөө хүлд нь хит их ачаад авчээ. Товгийн энэ нөхөр Kagami гарчхад өдөө хүртэл Aomine-тэй тарлаг гарууд нэг бол бууж өгч, нэг бол гайхаж хоцроод бүр тоглохооч болдог. Ингэж хожигдож байж тэр нөхрийн уур нь буцаж байна гэж ярьцдаг. Товгийнх ч араас нь оруулсаар 93-53 боллоо. Aomine ч Kuroko айсидийн дууссан. Би яасан гэв Kuroko. Дуусаагүй байна. Бүгд тоглогчд бууж өгөх үед л ялагддаг. Харин би бууж өгмөөргүй байна гэдэг. Нөгөө хэдэн ч сонсцоод дадвал эцээ хүртэл гүн шүүд гин. За тэгээд хинч бууж өгөлгүй эцээ хүртэл явсан ч оноо нь холцоор 112-55-аар дуусав. Тоглолт дууссан болохоор Midorima ч явлаа гэхсээ үр дүнг нь хараа гайхгүй байна уу гэдэд Midorima надаас илүү Kuroko санаа зовсон дээр Aomine-гийн эсрэг Kuroko-гийн сагс юу ч хийж чадсангүй. Нилийн хүнд цохилтонд орох нь гарцаагүй. Бас сэрэн залуу баг болохоор тийм аврахын босоод ирнэ гэж бодохгүй байна гин. За Товгийн хувцастай зөвхөрөнд нэг нөхөр Shutokug ялсан гэх нь хүчтэй юм байх гэж бодчих юу вэ? Ялангуяа тэр 11 дугаартай Kuroko нь ёстой суугаалаа. Аль эрт буугаад өгчихгүй л гэдэг. За Aomine шууд очиж заандаад чи өөрөө тоглохгүй юм байж том амтай юм бэ л гэдэг. За хажуугаас нь тавиач гэхэд Aomine ч тавьж гарааж юмнаа. Нөгөөдөд Kagami ч уурцаад Riko харин багийнхандаа бидэн дахиад 2 тоглолт байгаа. Гуниглаад хэрэггүй гэж тайвшруулах гэж хичээнэ. Хинч юу ч хэлсэнгүй. За тэгээ хувцас хөрөөнөөс гартал Kagami Kurokod энэ бидний хязгаар юм шиг байна. Тэр хүчний өмнө хамтарсан ч гэсэн ялахгүй юм шиг байна гэд гараад юмнаа. Kuroko Aomine-гийн хэлсэн намайг ялах хүн бол зөвхөн би гэх үгийг нь санаад үзнэ. Дараагийн 2 тоглолтод Kagami тоглоогүй ба Kuroko-гийн дамжуулалт босхгүй байсаар 2 хожигдож Интер хаяас хасагдлаа. Riko буцах замдаа энэ нөхөр лүү язагчсан гэж мессеж бичнэ. Нөгөө нөхөрч ингээд дуусаагүй гэж хариу бичнэ. Дараа нь Kagami эмчтэр очих ба эм чинь бие чи ачаад чинь дийрэхгүй байна. Уян хатан чанар болон булчингийн дасгал хэрэгтэй. Гэхдээ 2-7 хоног заавал амар гэж явуулжээ. Kagami Aomine-гийн өдөөс юу ч хийж чадаагүй. Яавал хүчтэй болох вэ гэж бодно.
Дараа нь Сэрнгийнхт бэлтгэл сургуультай гэж Куроко ч бас гайгүй болдог юм дагдаг. Куроко алднаа. Дараа нь Рикоч бүгдийг нь сугзаргээд Интер хаяын шилдэг ахсах сургуулийг тодорхойлдог. Харин хамгийн хүчирхэг багууд оны хамгийн том тэмцээн болох Winter Cup-д өрсөлдөнө гэж хэлв. Тэгээд Хьюгагаас Теппе удахгүй ирнэ үздээд гэж байна. Теппе гэж хэмбэ гэхэд 7 дугаартай Сэрэнгийн эйс гинэ. Манай идэж хувцлаа сольж байхад Кагами гайгүй байгаа гэд Курокогоос асуудал. Куроко яриаггүй. Үүсийн үед Кагамитай ярих хэцүү байгаа гэд төрүүлээд гараад юмнаа. Хизукич Куроко нэг сонирн байна даа гэх. Сэрэнгийн идэж явж байгаад Теппе гэж ямархуу юм бэ гэж асуухтай зэрэгцэн Куроко Аоминыг хэлсэн. Чиний сакс язахгүй гэж хэлснийг нь бодоо шийдтэл ордоггүй. Нэг нөхөр ирчихсэн. Яг сонссны дагуу дамжуулахаас өөр юм байхгүй юм байна. Гэхдээ би чиний саксан дуртай гэд бөмбөгийг нь буцаагаад өгнө. Юугаач нөгөө идтэй Теппе их сонив. Гэхдээ намайг саксанд оруулсан хүнс гин. Куроко ч хэн бизэ гэхэд нөгөө хүн өөрийгөө Киёши Теппе гэж өөрийгөө танилцуулсан. Теппе дээрээ ахсах сургуулийн сагсан бөмбөгийн багийг байгуулжээ. Тэгээд Теппе Курокод сагсан бөмбөг бол бүхний хийж чаддаг хүмүүсийн спорт. Би чам шиг ганцхан зүйлээ маш сайн эзэмшсэн мэрэгжлэн харж байгаагүй. Өөртөө хязгаар тогтоогод байгаа юм шүү. Өөрийнхөө потенциал жоохон ч гэсэн итгээл гэж хэлсэн. За тэгээд Кагами ирэхэд араас нь Теппе тоглолтынхоо хувцсыг өмсчихсэн ороод ирнэ. Юугаач яагаад тоглолтын хувцас өмсчихсэн юм бэ гэдэг сэтгэл хөөрөөд гэж авчихна. Теппе өнгөрсөн 100 эмзэгт хэвтсэн ба хүн сэргээ хэмчилгээ хийлгсэн гэжээ. 193 см 81 кг төвийн тоглогч. За тэгсэн чинь Кагами чинь довтлогооны алдаа хийгээд явж өгнө. Изүкич анхандаа төвлөрж ийн гэж ботсон ч үгүй ээжээ. Бусадтаа найдалгүй ганцаараа цаг тоглож ийн гэдэг. Тэгсэн Теппе Кагамид дээд ангийнх болохоор шууд гараанд гарах гэж хэлхийн шудраг бус гэж бодож байгаасоор гарааны төлөө нэг эсрэг нэг тоглохгүй биз гэж асуунаа. Ахсагчаасаа Сэрэнгийн 7 дугаартай тоглогч хин юм бэ гэж асуудаг. Ахсагч нь өнгөрсөн жил Сэрэнгийн төв байсан нөхөр. Сэрэнгийнх гадуураа Хьюга дотроо тэр хоёрын хамтарлаар тоглодог байсан. Яагаад ч юм аваргуудын зэгт байгаагүй. Хэрэг байсан бол оноогоороо 3 дахин илүү байтугай язагдчих магадгүй байсан гэдэг. Тэгсэн Мидорима мэдэж байдیں۔ Дунд сургуульд байхдаа нэг удаа тоглож байсан байдаг ба Куроко сэлгэнд байхаас өмнө гэдэг. Тако ямархуу нөхөр юм бэ гэтэл Куроко шиг эцээ хүртэл бууж өгдөггүй баачкаа. За Кагами Теппе хоёрч гарааны төлөө тоглосон. Теппеж Кагамиг хурдаараа эзүүрхэн цацах гэтэл Кагами ирж дарнаа. За дараа нь Кагамич Теппег гурван үсрэхэд Теппеч бас үсэрлээ. Тэгсэн гэж нөгөө талаас нь тогтъё. Кагамич ялж гараанаас тоглохоор болдог. Тэгээ Кагами түрүүзэж яваад өглөө. Теппе бүр гуцаач солиогүй байж дээ. За дараа нь Сэрнгийнх нэг багтаа тоглохоор болсон ба гараанд нэгдүгээр ангийнх нь бүгд оржээ. Нөгөө багаж биднийг доромжсоо гэд бүүн өр босох нь ойлгомжтой. Тэгсэн энэ нь нөхөрсөг тоглолт байдаг ба Теппе нэгдүгээр ангийнхны тоглолтыг хармаар байна гэж Рикогоос гуйсан байжээ. Кагамич Курокод над руу дамжуулахгүй байсан ч болноо л гэж байна. Тэгээд Кагами бөмбөгтэй байхаа нэгийг эргэж хууран 2 дээгүүр тохож оруулдаг. Тэгсэн 4-р үе гэхэд 28:30-аар Сэрэн хожигдож байлаа. Курокоч бөмбөгийг дамжуулсан оноогоо авч байлаа. Гэхдээ бодсноосоо илүү бага оноо авчээ. Курокод бөмбөг ирэхэд Кагамиг бүр харахчгүй байсан болохоор Куроко өөр тийш нь дамжуулж байв. Тэгээд эцэстээ гэхэд 43-41-ээр Сэрэн хожсоо. Рикоч Теппегээс юу төлөвлөд байгаа бэ гэтэл Теппе нэг бодсон юм байна л гин. Энэ хооронд Хьюга өнөөдөр тоглоогүй болохоор 2 дахин илүү бэлтгэл хийнэ гэд байж байтал Куроко ирчихсэн байж байдیں۔ Тэгээд Теппе Курокод одоогийнх нь хязгаарыг мэдүүлэх гэсэн юм л гэдэг. Курокоч Хьюга би одоо нэмэр босохгүй. Тиймээс миний орон Теппе гаргаач л гин. Нөгөө тал Теппе Куроко бусад дөрвөөсөө шалтгаалж хүчтэй эсвэл сул дорой болдог. Муугаар хэлэх юм бол бусдад найддаг. Тиймээс одоогийн хим маяга хайж өөрийн гэсэн шинэ хим маягтай болох хэрэгтэй гэж боджээ. Буцаад Куроко Хьюга хоёр дээр ирэхэд Хьюга шууд Куроког алгадаад дэлгэн сууж байгаа хэдэ бодооч наадах чи харин би л хэлэх ёстой. Анх баг нь байгуулагдаж байхад Теппен тоглолтыг удирдан зохион байгуулахдаа хамгийн сайн байсан ч багийнхаа төлөөгээ төв тоглолтог болж. Тэгсэн нэг өдөр Когенэ хоёулангийн зэрэг хийчихвэл босох юм шүү гэтэл Теппеч тийм шүү дээ гэд хоёулангийн хийдэг болжээ. Тэгээд Хьюга Теппе та хоёр өөрч гэсэн чиний чадах зүйл чинь тэгээд болоо юм уу? Үнэхээр босохгүй бол ядаж Кагами тэл
Таадах чинь чамд итгэж байгаа гэдэг. Тэгсэн Кагами өмнө Хьюгаад өдийг хүртээс Курокогоор аврагдаж байсан. Тиймээс Курокогоос хэсэг зайгаа барьж жоохон ч ихсэн хүчтэй болно гэсэн байжээ. Куроко шууд гараад үзээ. Тэр үед Кагами ч ганцаараа дуулдаж чадах хэмжээнд очих ёстой гэж бодохдоо зэрэгцэн Куроко ирлээ. Куроко ярих юм байна гэчихэд юу ярихаа бодоогүй үрээд ирж. Харин Кагами зүгэл тоглож байхдаа бодгээд бөмбөгөө өгнө. Тэгээд Кагами ч 14 дэх оноогоо авчихад чи ч суугаймаа гэж хэлчихэд нэрээ анх тоглож байхад бас яг ийм байсан шүү дээ. Гэхдээ юу чаддгийг чи хараад гайхаж байсан гэдэг. Тэгээд яагаад намайг сонгосон гэж асуунаа. Куроко хариуд нь уучлалт гуймаар би худалдаа хэлсэн юм аа. Эхний жилдээ би энгийн нэг тоглогч байсан. Тэгээд хоёр дахь жилдээ 6 дахь гишүүнээр орсон. Тэр үед тэднийг надад итгэж байгаа гэж бодож байсан ч аав минь шиг бусдынхын чадвар тодронгууд надад итгэхээ болчихсон. Учир нь тэд өөрсдөндөө итгэдэг байсан. Хэрэг бид нэг оноогоор хожигдоод хэдхэн секунд үлдсэн байвал тэд дамжуулалтгүй өөрсдөө л оруулахыг бодно. Би гайхамшигын бүрдсэхэд өөрийнхөө саксыг хүзээн зөвшөөр үзэхийн тулд чамайг ашигласан юм л гэдэг. Тэгсэн Кагами тийм ч гэж бодсон юм аа гэнэ. Тэгснэ хүн бүртэл сакс тоглох шалтгаан бий. Би ч тэднээс ялгаагүй гэхийн давдалгүй Куроко. Чи надад итгэж байсан. Хамтарсан ч ялахгүй гэсэн үг чинь ганцаараа тоглолцохоо гэсэн үг биш. Харин бидээ найдаад байлгүй ялахын тулд илүү хүчтэй болъё гэсэн утгаар хэлсэн. Өөрийнхөө төлөө хин нэг Японы шилдэг болгох биш. Чамтай зүг бүгдэнтэй зүг Японы шилдэг болмоор байна. Үүний тулд илүү хүч ирэхэг болж гайхамшигын бүрзийг ялна гэж хэлдэг. Би анханасаа тийм бодолтой байсан. Болмоор байна үшээ. Угаасаа болно. Тэр хоёр жоох замдаа Кагами Курокогоос яаж хүчтэй босхын гэдэгт Куроко мэдэхгүй байна. Гэхдээ Winter Cup-аас өмнө олноо л гэнэ. Кагамиас би ч бас хүчтэй болно. Хүчтэй босхгүй бол орхиод явчих нь шүү. Хурдан хүчтэй болоод үүс гэхэд шинэ хэв маягаа үзүүз гинэ. За сэрэнгийн зуны амралтаараа зуны хаалтгийг далайн эрэг болон ууланд бэлтгэл хийхээр болдгоо. Зуны амралт дуусаад Winter Cup чихсэн гинэ. Рико ч аяллаа тухай багшид хэлчихээд ирээгээ төрүүлж яваад өгнө. Дараа нь Куроко Кагами хоёрч буцаад гайгүй болсон байх ба өмнөхөөсөө илүү төр тар хийдэг болж. Тэгээд өнөөдөр ч бас бидээ дамжуулаагүй л гин. Тэпэ ч өвөлгөхэд зүгээр болчихноо л гин. Тэгсэн Хьюга бүгдийг нь дуудаад бид энэ жил 2 удаа аялахын тулд хоолоо өөрсдөө хийдэг хямдхан байр авчихсан юм. Тэгээд хамгийн гол асуудал гэвэл Рико хоол хийн л гэв. Бусдад ч босхгүй мó гэтэл Хьюга. Товгийн тоглолтод юу хийснийг сандаад гин. Тэгсэн нөгөөд нь өөрсдөө хийчихээ л да гэтэл амар хүнд бэлтгэл хийдгээд оройн хинч хөдөлж чаддаггүй гинэ. Нөгөөд нь ч үхэх юм байна л да гэж. Рико ч очоод идэх хоолны амталгаа гээд хоол хийж байдаг. Хьюгач амтгүй байгаа болохоор дадлаг хий гэж яаж хэлэх вдээ. За тэгээд хоолчулж каре хийжээ. Тэгсэн ногоонууд нь бүхсээрээ за. Нөгөөд нь сая тэгээ юу ирчээд байсан юм бэ гэж бод. Рикоч харагдах байдал яах вэ? Амт нь бол энзид гэж байна. Манай эд ч амсаад ногоо болон махан түүхий соус нь гашуун гэд хүн амир юм иж. Рико бүр тогхоод үрийж гисэн. Нимж идэх хүн байвал нэмүүлээрээ л гэж. Тэгээд энэ эдийг харж амтгүй байгаа байх нэ л гин. Хьюга шуудас Рикогийн сэтгэлийг бодож бүгдийг нийтэд амттай байна. Жохон хазуу ногоотой байлаа. Уух юм авчихад ирээгээд гараад явлаа. Тэпэ ч бас их өөрмөц амттай ч гой хоол байна. Хайраа шингээж хийжээ. Гэхдээ нэг юма буруу ижигсэн юм шиг байна. Дахиад нэг хийгээд үдүүл яаж байна гэх юм. Нөгөө эдэнч энэ хоёр жинхэнэ ир хүн гэдэг Хьюга гадаа нь унцсан. Тэпэ нэг нь Рико яаж хийгийг даагаад өгөөч л гинэ. Тобэ гэсэн чи барыг явцсан. Хин заах вэ гэд байж байтал Кагами тогоо шанага нийлүүлээ янзын хоол хийгээд өгнө. Нөгөөд ч амаа олохгүй дээ. Тэгсэн Рико Кагами дээр очиод каре яаж хийхийг заагаад өгөөч гин. Кагами болно би хатуу багш шүү гэж. Рико ч каре хийтэл вау. Тэгээд халбагдаад үзэнгүүт. Рико өөрөө шок. Кагами зүг хийгээ үздэг гэтэл Кагами тэгсэн би бүр амлсан шít гэтэл Куроко амттай зүүн шít гэдэг. Идзуки өөрийгөө битгий үчлээ. Тэгсэн Рико Курокод аягалж өгөхөө мартчихсан өөрөө өөртөө аягалжээ. Тэпэ тэгсэн дахиад нэг аягалаад өгөөч гэж Рикогоос гуйдаг. Рико тэгсэн уураг битмицээ нунтаглаад хийж байдیں۔ За сэрэнгийн далайн эрэг дээр ирэхэд Рико аваараа шийд зөөлгөөд аваад ирсэн байдیں۔ Тэгээд энэ шийдэн дээр тоглосноо л гин. Рико одоогийн сэрэнд хэрэгтэй байгаа зүйл бол хувийн чадвараа сайжруулах. Тэглээгээд хувийн тоглолттой баг босох гээгүй.
багийнхаа хүчийг сайжруулж байгаа нь гин. Зазах, шидэх, дамжуулалтыг сайжруулахын тулд хүс болон ташаанаасаа эхэлж байгаа болохоор дазайн ирэг дээр итгэл хийж байгаа нь энэ үжээ. За тэгсэн чинь Куроко ч ойлгож дамжуулах гээд Кагами ч бүр өсрээ дүрдэг. Хар хазуунд ёстой зам давнаа инээд. Оройн зааз руу явж байгаа. Тэгээ заазандаа тоглосон чинь бүгдийнх нь хөдөлгөөн сайжирсан. Газар гიშгэд хамгийн их хэрэгтэй хөдлийн эрхийн уруундаа анхаарал хандуулснаар үр дүнгээ өгчээ. Дараа нь Кагами сунгалтын дасгал хийж байгаад Курокогоос шинэ хэм маягаа олсноо гэж асуутал Куроко одоогор юу ч орж ирэхгүй байна л гэнэ. Энэ хооронд Теппе Рикогоос Хьюга харсан үхэд бөмбөг аваад гадагшаа гарсан л гэнэ. Тэгээд Рико энэ бэлтгэлийг юу гэж бодож байна гэхэд Теппе чи зүг хийж байгаа асуудал байгаа гэвэл хувь хүн өөрөө л байх. Хэрэг багаа сайжруулъя гэвэл хүн тус бүр үүргээ мэдэх. Шинэ арга сурыг гэвэл эхлээд өөрийгөө мэдэж байх ёстой гэж хэлнэ. Тэгтэл Рико яагаад багийн ахлагч болоогүй юм бэ гэхэд Теппе Хьюга илүү тохирно. Чи түлхэж Хьюга татна. Тэрэн дээр л гэнэ. За маргааш өглөө Кагами шүдээ угаажудас Куроко бас угааж идэг. Үсгийг хараад аваарай. Зэн Тако Мидорима хоёр бас явж идэм да. Тэгээд бие хараад гайхаж өрхнө. Тэгсэн ч удаагүй бүр өмнө энэ дээр бэлтгэл хийдэг байсан байж таардаг. Мидорима та нар аялж яваа гэхэд Кагами үгүй гэсээр. Тэгсэн Рико бүр яг азуурчин шиг гараад ирдیں۔ Мидорима Куроко танах чи ямар хичээл сургууль юм бэ гэхээр Куроко фэрийн ахлах сургууль гэж юу ч бодолгүй хариулсан. За тэгсэн бүр Шуудакутай нөхөрсөг тоглолт хийхээр босчихноо. Кагамиж тоглох гэсэн Рико 500 метрийн цаанд дэлгүүр байгаа. Бүгдэнд нь уух юм аваад ирээч. Хүнд учраас нэг нэгээр нь аваад ирээрээ за гэж явуулчихна. За тэгсэн Куроко ч бөмбөгөө дамжуулсангүй бөмбөгөө барьж Мидоримаг хуурах гэж үзнэ. Тэгсэн Такооч тасаж Мидоримад хаян Мидоримач оруулсан. Мидорима буцах замдаа Куроко юу бодож байгааг ч мэдэхгүй ч би чиний хязгаарыг мэднэ. Чи ч мэдэж байгаа. Ганцаараа тоглолтгүй хүн ганцаараа сайжирч чадахгүй гэж хэлж яваад өгнө. Шүтокугийн дасгалжуулагч Кагами тоглолтын дундуур эзэн өндөрт үсэрч чаддаг. Тэрийг нь анзаараад биеийн хүчийг нь сайжруулж гин. Мундаг дасгалжуулагч байна. Бас нөгөө амар нөхөр чи ирчгэж гэж ярилцсанаа. Такао Мидорима хоёр хазуу усны газарч ярилцах ба Такао Курокогийн энгийн тоглолт ноцгой биш юм аа. Анхаарал сарниулт байгаа юм биш ганцаараа урд суул гарчхаад хийвэл алах юм биш үү? Алах уулж залаад гэхэд Мидорима наадах чинь боломжгүй. Куроког яагаад ганц хүрэлтээр дамжуулдгийг мэдхүү. Тэр бөмбөгнөөс анхаарлыг нь сарниулж чадахгүй л гэв. Тэгээ тайлбарлахдаа тоглолтын үед бөмбөгнөөс харцаа салгаж болохгүй. Талбай дээрх юунаас ч илүү оршихуйн үнэтэй. Тимээс л бөмбөгөө барьдаггүй. Хэрэг бариул анхаарал сарниулалтаа ашиглаж чадахгүй ба бузаалгуулна. Гэхдээ эсвэргээрээ тэр сул талаа ашиглаа сурчихвал аимшигтай сайжрах байхад гэв. За тэгсэн Кагами явал сая л ирж идэв. Яагаад ингэж оройдог гэсэн чи Шуудокугийн тоглогчдод бас уух юм ажээ. Рикоч бүр хідэн тойрог гүчихсэн юм бэ гэж гайхдаг. Тэгээд энэ хിവэрээ үргэлжилвэл тэгмээргүй мундаг тоглогч болно гэж бодноо. Өөртөө зүтсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд лайк саба дараагүй лайк саба дараарай. Тэгээд дараа 7 хоногт уулзцгаая. Bye.